Өнөөдөр ан сан хүн Христ ариунаар мэндэлсний 108 жилийн дурсгалын арга хэмжээгээр Бурхантай холбогдсон амьдрал гэх сэдвийн хүрээнд Бурханы үгсээс судалцгаая. Тэнгэр эцгийн мэндэлсний утга учирыг өнөөдөр энэ цаг мөчид дахин эргцүүлэн бодлоо. Хэрэв ан сан хүн Христ энэ дэлхий дээр ирээгүй бол бид Тэнгэрийн аймшигт нүгэлтнүүдийн хувьяар үхэлтэй нүүр тулах байсан. Гэсэн ч эцэг ирж хүүхдүүдийнхээ төлөө загалмай дээр цусаа урсгана. Хүн төрөлхтний авралын замыг нээж, шинэ гэрээний үннийг тунхагласан. Гэтэл хорон муудайсан диавол шашны харанхуй үед Бурханы амийн үннийг бүгдийг нь гიშгдсэн. Гიშгэгдсэн үннийг хэн ч сэргээж чадаагүй. Зөвхөн тэр ирж байж бид юун зөв, юун буруу болохыг ялгаж чадна. Гэр бүлүүдээ хэрэв Тэнгэр эцэг маань ирээгүй бол бидний ирээдүйн амьдрал тамийн аймшигт шийтгэл байх байсан. Гэсэн хэдий ч эцэг ирж биднийг тэр зовлонд таамд оруулахгүй тулд зөв удирдаж шинэ гэрээний үнний сургаалаар мөнхийн Тэнгэрийн орны яруу алдарт хаалгыг бидэнд нээсэн. Хэрэв Тэнгэр эцэг энэ дэлхийд ирээгүй бол Бурхантай харилцах бидний харилцаа ямар байх байсан бол? Ял гүйцэтгэх ёстой ял гүйцэтгэгч ба ял идэх ёстой нүгэлтэн. Ийм л харилцаатай байх байсан. Гэвч эцэг маань ирж шинэ гэрээний үнээр дамжуулан гим нүглийн уучлалыг тунхаглаад бид мөнхийн Тэнгэрийн хаанчлалд буцаж очих замыг нээсэн. Зөвхөн энэ л гэхэд бидний хувьд үнэхээр гайхалтай юм. Гэтэл бүрч гайхалтай нь бидний алдсан Тэнгэр их энэ дэлхий дээр ирсэн. Гэвч хүүхдүүдэд нь эхийгээ таних нүд, эхийгээ ухаарах зүрх сэтгэлч байгаагүй. Их Бурханыг ямар ч сургаалаар ойлгож чадахгүй байсан хүүхдүүддээ Тэнгэр эцэг энэ дэлхийд ирж Библийн зүгнэлийг бичлэн зааж ухааруулсан. Ан сан хүн Христ хүүхдүүддээ эдийн алдсан амийн мод руу очих замыг зааж өгсөн шүү дээ. Зөвхөн энэч биш. Хүн төрөлхтний өнөө хүртэл мэдээгүй байсан Библи дэх бүх нууцыг ан сан хүн Христ хэлчилсэн биз дээ. Бурхан уг нь эцэг, хүү, ариун сүнсний нэрээр баптизм хүртээ гэж тушаасан боловч дэлхийн бүх сүм нэрээр нь биш эцэг, хүү, ариун сүнс гэж хэлээд л баптизм хүртээдэг. Эцэг энэ дэлхийд ирснээрээ ариун эцгийн үеийн Иеговагийн нэрээр, ариун хүүгийн үеийн Есүсийн нэрээр, ариун сүнсний үед Есүсийн шинэ нэр болох ан сан хүн Христийн нэрээр төгс баптизм хүртэх яруу алтрын хаалгыг бидэнд нээж өгөөгүй гэж үү? Эдгээр тоо томшгүй олон зүйлийг эргцүүлэн бодохоор хэрэв эцэг ирээгүйсэн бол бидний хувьд авралч байхгүй, Тэнгэрийн хаанчлалд хүрэхийн чаргагүй байх байсан гэдгийг ухаардаг. Матай 7 дугаар бүлэгт бичснээр тэр өдөр надад олноороо эзэн минь, бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан бусуу гих болно. Тэгэхэд Есүс тэдэнд би та нарыг танихгүй. Яс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Бид тэдгээр хүмүүсийн дунд байх байсан. Бид Бурханы хүслийг мэдэхгүй, шин гэрээний хуулиудыг мэдэхгүй, эцсийн өдрүүдэд гамшиг тохиолдоход очих ёстой Сион хаана байгааг ч мэдэхгүй байх байсан. Дэлхийн ертөнц одоо ч ийм байдалд байна. Тийм ч учраас эцэг ан сан хүн Христ энэ дэлхийд ирж
37 жил сайн мэдээний замаар алхан байж өгсөн бүх сургаалыг нь дэлхийн бүх үндэстэнд тунхаглагж хүүхдүүддээ захисан. Бид авралын мэдээг аль хэдийн сонсож, авралын боломжийг хүлээн авсан боловч дэлхийн хүмүүс үүнийг хараахан сонсоогүй байгаа. Эцэг эх маань хүүхдүүд бидний амаар дамжуулан тэднийг гимшүүлэх боломж олгосон тул бид энэ сайн мэдээг самар дэлхийн хязгаар хүртэл тунхаглах ёстой. Бид дэлхийн бүх хүнд Тэнгэр эцэг энэ дэлхийд ирснийг, Тэнгэр эгч бас энэ дэлхийд ирсэн гэдгийг мэдэгдэх ёстой. Эцэг ирээд хүүхдүүддээ зааж өгсөн шин гэрээний үнний замыг бүх хүн төрөлхтөнд итгэлтэйгээр хэлж дамжуулах учиртай юм. Тэнгэр эцэг 37 жилийн турш сайн мэдээний замаар алхахдаа хүүхдүүддээ маш олон сургаал үлдээсэн. Эцэг маань энэ дэлхий дээр ирж амийн жимсний үннийг илчилсэн инжирийн модны нууцыг эцэг ирээд л тайлж биелүүлсэн. Сүр живдэгдсэн байсан шин гэрээний сионыг эцэг ирснээр яасан билээ? Дахин барьж сэргээн засварлаагүй гэж үү? Дэлхийн бүх хүн энэхүү баярт мэдээг сонсож Ан сан хүн Христ болон шинэ Иерусалим Тэнгэр эхийг хүлээн авснаар бүх үндэстэн сүнс болон сүд бүсгүй рүү ирэх яруу алдрын хаалга томоор нээгдэх болтугай. Шинэ онд энэ үнний мэдээг сонсоогүй. Бүх улс орн, бус нутаг, хот, тосгонд хүртэл сайн мэдээг тунхаглах ёстой. Дэлхийн хаанч Ан сан хүн Христ гэхэд би энэ үнний тухай сонсон гэж аврагдахын тулд ихэд итгэх хэрэгтэй гэж хэлэхэд би үүнийг сонсон гэж хариулах үйл явдал өрнөөсөө гэж хүсэх юм. 2026 онд бид бүдэг бадгахан найдвар тэхээс илүү тэр итгэл найдвараа биелүүлэхийн тулд бүх хүчээр ажиллах хэрэгтэй. Эцгийн энэ дэлхийд ирсэн шалтгаан нь хүн төрөлхтнийг аврахын тулд биш үү? Тэгэхээр түүний авралын ажилд Сионы хүүхдүүд ч мөн хөв нэмэр оруулах ёстой. Бид хүүхдүүд нь учраас бидний нүглийг уучилж, эрх мэдлийг маань сэргээж, Тэнгэрийн хаанчлалд хаан тахилчийн албан тушаалыг бидэнд өгнө. Ан сан хүн Христ энэ л шалтгаанаар энэ дэлхий дээр ирээгүй гэж үү? Өнөөдөр бол зөвхөн манай Сионы гэр бүлүүдийн хувьд төдийгүй, дэлхийн бүх хүмүүсийн хувьд маш баяртай өдөр. Үнэхэрийн баяр хөөртэй, ерөөлтэй үйл хэрэг. Гэвч эцгийн хувьд бол энэ дэлхий дээр золиослогдож, зовлон туулсан. Түүний 37 жилийн сайн мэдээний амьдрал дэндүү хүнд хөдөлмөрөөс эхлээд хүүхдүүдээ аврах хүртэл мөн юу ч мэдэхгүй хүн төрөлхтнийг ухааруулахын тулд алхсан алхам бүр нь зовлонгийн мөч байсан. Бид ч мөн түүний замаар явж ууггүй тунхаглах ёстой. Эцэг эх маань хүүхдүүд биднийг хайрлаж, санаа тавьсан шиг ах эгчдүүс биенээ халамжилж, хамтдаа алхдаг Сионыг бид бүтээн босгох ёстой юм. Та бүхэн ч ар гэртээ, бүгд л гэр бүлтэй. Гэр бүлтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Гэр бүлийн тэргүүний хувьд эцгийн үзэл бодлыг авч үзье. Эцэг хүн хүүхдүүдээ өдөр бүр хоорондоо дайсагналцахыг хүсэх үү? Өдөр бүр ах дүүс нэгнээ муулаад, эгч дүүс нэгнээ муулаад, хоорондоо хэрэлдэж,
талцаад байвал ямар ч эцэг дуртай байх уу? Үр хүүхэдтэй эцэг хүн бол хүүхдүүдийнхээ иймэрхүү байдлыг харах эцэг хүний хувьар маш их зовно. Хэрэг бид үүнийг ухаарсан бол Тэнгэр эцгийн сэтгэлийг боддог байх ёстой. Бид бие махбодын хувьд энэ дэлхий дээр өөр гэр бүлд, өөр газар нутагт, өөр хилтэй, өөр дүр төрхтэй төрсөн. Гэвч сүнслэг байдлын үүднээс авч үзвэл бид бүгд ах эгч дүүс биш үү? Гэхдээ ах дүү гэж санагддаг уу? Эгч дүүс гэж санагддаг уу? Хэрэв ах дүүс гэж боддог, эгч дүүс гэж мэдэрдэг бол хизээч маргалдаж, дайсагнах ёсгүй. Хинэн ч хин нэгнийгээ муулах ёсгүй. Бурхан Иохан 13 дугаар бүлэгт бие биенээ хайрлах гэсэн тушаал өгсөн босуу. Үүнийг эцэг эх маань хүүхдүүддээ үргэлж онцолж ирсэн. Тэр хайрын хэмжээ, түвшин, цар хүрээний тухайд Иесус би та нарыг яаж хайрлсны адил та нар мөн бие биенээ хайрлах гэж тайлбарласан. Бурхан биднийг хэрхэн хайрлсан бэ? Амиа хүртэл бидний төлөө өгч, биднийг хайрлаж санаа тавьсан гэж Библи тэмдэглэсэн. Бид ч энэ хэмжээгээр ах дүү эгч дүүнрээ анхаарч сэтгэл гаргах хэрэгтэй. Энэ амар биш л дээ. Гэхдээ л бид Бурханаас урвж, нүгэл үйлдэн, дэлхий рүү хөөгдсөн нүгэлт сүнснүүд шүү дээ. Бид үхлийн замаар явах тавилантай байсан ч биднийг аврахын тулд Бурхан энэ дэлхийд ирж бидний оронд загалмай дээр цусаа урсгаж шинэ гэрээний үннийг тогтоосон. Гэтэл сатан диаволын саад хавчлагын улмаас шинэ гэрээний үнэн 1600 орчим жилийн хугацаанд дэлхийд байгаагүй. Тэнгэрийн хаанчлал руу буцах бүх зам хаагдсан байв. Тийм учраас Бурхан бидэнд энэ замыг нээхээр дэлхийд дахин ирсэн юм. Эцэг эхийн хайр золиосыг бодох бүрдээ. Хэрэв би байсан бол жадаар хажуу руу хатгаж, гүтгэж, саад учруулж, хинч хүлээн аваагүй ертөнцөд дахин очихыг хүсэх үү гэж боддог. Энэ төсөөл хинч аргагүй юм. Та бүхэн гадаад руу аяллаар явлаа. Гэтэл очисон газрын чин хүмүүс та бүхнийг барьж хүлээд, загалмайд дүүжилж, доромжлон дарамталж, хажуу руу чин жадаар хатгсан гэж бодъё. Тэгээд бүр үхэлд хүрсэн. Та бүхнийг тухайн улсад байх хугацаанд хүмүүс та нарыг доромжилж, доог тохуу хийж, янз бүрээр зовоож шаналгасан бол тэр улсад дахин очихыг хүсэх үү? Гэсэн ч хүүхдүүдээ зунд нь орхивол бүгд үхэх нь тодорхой байсан тул эцэг энэ дэлхийд дахин ирсэн. Хэдийгээр өөрийнх нь хувьд бол дахид зүглэхийг хүсэхгүй газар ч гэлээ хүүхдүүдээ аврах гэж хоёр дахиад дэлхийд ирсэн юм. Еврей 9-р бүлгийн 27-28 дугаар ишлэлд байгаачлан хоёр дахиад дэлхийд ирсэн гэсэн агуулгыг уншихдаа нэрээ эрхийг хүсээд ирсэн үү? Эсвэл өөр зүйлийн төлөө ирсэн үү гэдгийг боддог бай. Үүнийг бодохоор эцгийн хайр хизээч өчүүхэн байгаагүй гэдгийг ойлгодог. Тиймд бид ч мөн ах эгч дүүнийхээ төлөө хожим үнэн рүү ирж, ертөнцийн бүх нүгэл алдаа зөрчлөө уучлуулах ёстой. Олон гэр бүлүүдийнхээ төлөө би ч Тэнгэр эцэг хүүхдүүдтэй хандсан шиг байж чадах уу? Би ийм төвчээрээр ажиллаж чадах уу гэдгээ бодоорой. Ах эгч дүүсээ гих бидний хайрын сэтгэл эцгийн сэтгэлтэй адилхан байх ёстой. Сионы бүх ах эгч дүүнэр эцгийнхээ мөрөөр дагах чадвартай байх ёстой.
Бид одоо хүртэл төлөвшөөгүй, боловсрч гүйцээгүй байна. Жимсний тухайд бол бүрэн боловсрч гүйцэх мөчид тэдгээрийг хураах боломжтой. Бид одоо ч төгс болоогүй юм чинь яаж мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг үнэн зүрхнээсээ хүсэх вэ дээ? Эцгийн ариунаар мэндэлсний 108 жилийн ойг тэмдэглэх өнөөдрийн арга хэмжээгээр Сионы бүх хүүхэд тэр ах эгч дүүнар надаас өөр байр суурьтай хүмүүс гэж боддгоо болох хэрэгтэй. Тэд бол миний жинхэнэ Тэнгэрийн гэр бүл, жинхэнэ ах эгч дүүнар маань гэдгийг бүгд ойлгож бид тэднийг эцгийн сэтгэлээр, эхийн сэтгэлээр халамжилж санаа тавьдаг байх ёстой. Өнөөдөр та бүхэн эцгийнхээ сэтгэлийг баярлуулахыг хүсэж байгаа биз дээ. Би ч мөн адил. Тэгвэл цаашид дэлхий дээр амьдарч буй үе олон хүнд амийн сайн мэдээг тунхаглацгаая. Тэнгэр эцэг бидэнд амийн жимс идэх замыг зааж өгсөн шиг үүнийг дэлхийн бүх хүнтэй хуваалцъя. Шинэ Иерусалим Тэнгэр их энэ дэлхийд ирснийг дэлхий дээрх бүх хүнд зааж өгцгөөе. Бурхан болон бидний тасарсан харилцааг сэргээдэг шинэ гэрээний үнний замыг тэдэнд хэлж өгье. Ингэснээр бид энэ дэлхий дээр сайн мэдээний ажлыг хурдан дуусгаж эцгийн ирэлтийг хүлээе. Тэр мөч аль болох хурдан ирээсэй гэж тэсэн ядан хүлээж байна. Хэрв та бүхний хэн нэг нь ах эгч дүүгээ үзэн яддаг, эсвэл харилцаа сайнгүй гэр бүлүүд байгаа бол өнөөдөр энэ мөчид эцгийн зүрх сэтгэлээр тэдгээрийг хаяарай гэх байна. Тэнгэр эцэг Тэнгэр их маань биднийг үхэл хүртэл хайрлаж, би та нарыг яаж хайрласны адил, та нар мөн бие биенээ хайрлах хэмээн загсан. Эцэг их маань ийм л хайр инэрлийн харилцааг маш их чухалчилдаг тул бид илүү нэгдэж, ив ийтэй, нэгэндээ халамжтай, бидээ буулт хийдэг, нэгнээ тайлбарлуулдаг байх хэрэгтэй юм. Эцгийн зааж өгсөн хайрын замын хамгийн мартагдшгүй хэсэг нь юу байх вэ? Энгийнээр хэлбэл зөвхөн өөрөө л гол түн болцоход өөрийгөө л баясгах юм хийгээд явдаг хүн хизээч хайр болж чадахгүй. Хизээч төгс байдалд хүрч чадахгүй. Тиймээс би үүнд баярлахч, бусад хүн үүнд баярлах уу гэдгийг эргцүүлдэг байх ёстой. Бид эргэн тойрныхоо хүнийг илүү боддог, бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг болсон цагт ах эгч дүүсийн хооронд буруу ойлголт арилж, үл итгэлцэл, гомдол дургүйцэл арилж, ив нэгдэл, ив ий хайрыг бүрэн гүйцэлдүүлж чадах юм. Тэнгэр эцэг Тэнгэрийн алдар суугаа орхиж, өөрийг нь хинч хүлээж авахгүй энэ дэлхийд махан биеэр ирсэн. Хэдий түүний хүсээгүй замч гэлээ, зүгээр орхивол үхэх хүүхдүүдээ эхлээд бодсондоо л энэ дэлхийд 2 дахь удаага ирээгүй гэж үү? Бид эдгээр үнний сургаалыг Библи нэгтэл ойлгож, харин Библийн хаавал урдын адил дэлхийн хүмүүстэй адилхан болцоход байвал энэ сургаал утга учиргүй болно. Библи хаалтайч бай, нээлттэйч бай. Ямар ч мөчид эцгийн сургаал, эхийн сургамж бидний дотор амьд ажиллаж байдаг. Тийм л Тэнгэрийн гэр бүлүүд болох ёстой биш үү? Өнөөдөр бид эцгийн ариунаар мэндэлсний 108 жилийн ойг тэмдэглэж байна. Өнөөдөр бол Тэнгэр дэх мянган түм түмэн Тэнгэр элч нар яруу алдар дунд байх. Энэ дэлхий дээр бол бүх үндэсний дунд амар амгалан ирэх ирүүлтэй өдөр юм.
Тэнгэр эцэг минь энэ дэлхийд ирсэн тань дахин талархал өргөж байна. Энэ өдөр бол ан сан хүн Христ болон бидний харилцааг эцэг ба хүү, эцэг ба охин, их ба хүү, их ба охины хувьяар Бурхан болон үр хүүхдийн харилцаатай болгох маш эрхэм өдөр юм. Сайн мэдээний амьдралын 37 жил. Солонгос улс хамгийн хүнд хэцүү, зовлонтой, харанхуй үеийг туулах үеэр эцэг ирсэн. Солонгосын дайны зовлон, Японы эзлэн түрэмгийллийн дарлал зовлон амссан. Мөн дэлхийн 1-р дайн, 2-р дайныг ч хүртэл туулсан. Эцэг маань хамгийн таагүй нөхцөл байдалд энэ дэлхий дээр ирсэн гэдгийг санаарай. Эцгийн хүүхдүүд бидэндээ загсан сайн мэдээг бүрэн гүйцэлдүүлэхийг Тэнгэрийн гэр бүлүүдээсээ хүсэх байна. Даниэл иш үзүүлэгчийн зүгнэлд тэрээр ирж хүүхдүүдийнхээ алдсан бүхнийг хаанчлыг сэргээх болно гэсэн байхаа. Тэр ирсэн учраас энэ бүхэн боломжтой болсон. Бид бол үүнийг чадахгүй. Эдгээр нь бид өөрсдийн чадвар, өөрсдийнхөө хүчээр бол огт чадахгүй зүйл. Тэнгэр эцэг энэ дэлхий дээр ирж шин гэрээг сэргээн. Тэнгэр эхийг бидэнд зааж өгснөөр одоо эцэг эхийн үнэн дэлхийн бүх үндэстэн тунхаглагдаж байна. Гэхдээ л одоо ч илүү олон шин гэрээний үйлчлэгч хэрэгтэй байна. Энэ жилийг эцэг эхийн яруу алдрыг дэлхийн бүх үндэстэнд бүр чих тунхаглах ерөөлтэй жил болгох сон гэж бодогдох юм. Энэ шалтгааны улмаас эцэг маань энэ дэлхийд ирсэн шүү дээ. Энэ өдөр бол үнэхээр л бүх хүн төрлөختөн баярлаж Бурханд яруу алдар өргөх өдөр. Үхэх тавилантай нүгэлтнүүд зөвхт хүн гэж хүлээн зөвшөөрөгдөх нүглийн уучлалын ивэл хүртсэн дэндүү чухал өдөр шүү дээ. Ийм яруу алдарт түүх, яруу алдарт ирээдүй нэгдсэн өдөр бол өнөөдөр Тэнгэр эцэг энэ дэлхийд ирсэн өдөр юм. Ингээд бодохоор эцэг эхийнхээ ивэл нэгүүлсэлд бид түмэнтэй талархах ёстой юм. Эцэг ирснээр биелсэн өөр нэг зүйл бол бид Тэнгэрийн гэр бүл байсан гэдгийг ухааруулсан өдөрч бас энэ өдөр гэж болно. Хэрв эцэг ирээгүй бол та бүхэн эхийг мэдэх байсан уу? Бид ах эгч дүүс гэдэгтээ итгэлтэй байж чадах байсан уу? Эцэг маань ирж байж бид Тэнгэрийн гэр бүл гэдгээ мэдэх болсон. Утга учиртай өдөр юм шүү дээ. Тэнгэрийн гэр бүлүүд дэлхий дээр хүмүүсээс өөр байх ёстой. Тэнгэрийн хаанчлалт үеийн үед мөн хайм, аз жаргал идэлэх Тэнгэрийн хүүхдүүд мөн л бол эцгийгээ дуурайж, эхийгээ дуурайх ёстой. Үр дүнд нь эцэг эхийн хайр Сионд үргэлж бэлхах болно. Сионыг баяр баясгалан дуу хуур тасардаггүй газар болохын тулд хичээл зүтгэл гаргахыг хүсэх байна. Өнөөдөр эцэг дэлхий дээр ирсэн энэ өдрөөр зөвхөн хүүхдүүдийнхээ авралыг л бодож бүх амьдралаа зориулж ирсэнд нь яруу алдар өргөж, талархал өргөж байна. Сионы бүх хүүхэд ийм шийдвэрээр эцгийн мөрийг дагах болно. Бидэнд ямар нэг юм дутуу байвал дүүргэж, бид алдаа гарвал засаж залруулад, мөнхийн Тэнгэрийн хаанчлал хүртэл хөтлөнө үү гэж энэ цагаар эцэгтэй чин сэтгэлийн залбирал өргөөд өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.